Дараагийн бичлэгтээ тавтан морил өнөөдрийн бичлэгээрээ амьдралаа өөрчлөх энгийн дадлуудын тухай та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодож байна. Өдөр тутмын энгийн энэ дадал гэдэг зүйл бол маш олон зүйлтэй ингээд холбогдож уялдаа холбоотой болж өгч идэг юм байна л да. За нэгдүгээрт нь болохоор ямар зүйлтэй уялдаа холбоотой болох вэ гэхээр өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бас сайжруулах зүйлтэй ингэж холбогдож ирж идэг гэж байгаа. Дээрээс нь хоёрдугаарт нь болохоор өөрийнхөө сэтгэл хөдлөл, сэтгэл мэдрэмжийг удирдах, хянах чадвар гэдэг зүйлийг бас сайжруулж өгч идэг. За 3 дугаарт нь болохоор өдөр тутмын аар саархан гэж ярьдаг штэ тий жижиг тэр янз бүрийн зүйлүүдэд хит их ач холбогдол өгж хит ургуулж бодох гэдэг зүйлээс өөрийгөө хамгаалж ингэж байдаг ийм давуу талуудтай гэж байгаа байхгүй. Тэгэхээр бидний амьдралын өдөр тутамд байдаг тэр зөв дадал, буруу зуршил гэдэг зүйлүүд маань ерөөсөө бидний амьдралтай маш их уялдаа холбоотой байж идэг учраас өөрсдийнхөө амьдралд энгийн мөртлөө үр дүн үзүүлдэг, сайн талаараа биднэрт нөлөөлж идэг тийм дадлуудыг бий болгоод өгөх юм бол зүгээр юм болов уу гэж бодоод байгаа байхгүй. Тэгээд би бас энийг өөр дээрээ ер нь мэдэрсэн. Би чинь жижиг зүйлүүд дээр маш их ач холбогдол өгөх гээд ийм талтай байсан байхгүй. Тэгээд яг тэр зүйлдээ ингээд анхаарахгүйгээр зүгээр өөрийнхөө амьдралд ямар зүйлүүдийг оруулж өгвөл илүү зөв юм болоо гэж бодсны үндсэн дээрээс хид хідэн одоо ийм дадлуудыг ер нь бол бий болгосон гэх юм уу. За тэгээд ирэхээр аяндаа багаар муу зуршлууд ч гэдэг юм уу. Эсвэл тэр нэг хит их юмд анхаарах гэдэг, хит их сэтгэл хөдлөл мэдрэх гээд байгаа гэдэг ч юм уу. Ийм зүйлүүд ер нь тогтворжоод ирдэг. За тэгээд дээрэс нь өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ч гэсэн бас хянах ч юм уу. За мөн өөрийгөө ингээд нэг тийм хит шүүмжлэхээ болоод ирдэг гэдэг ингээд маш олон давуу талууд ажиглагдсан байхгүй. Тэгээд яхаа хүмүүсийн мэддэг бас дадлууд байж магадгүй. Гэхдээ гол нь ер нь мэддэг байгаад тэрийгэ өөрсөндөө хэрэгжүүлж чадахгүй байх юм бол тэр маань зүгээр мэддэг болоод дуусчаад байгаа шүү дээ тий. Мэддэг. За тэгээд мэдлэг болж өөртөө хүлээж аваад за тэрийг амьдрал дээрээ яг ингэж үйлдэл болгоод хэрэгжүүлж явна гэдэг маань л яг үнэндээ биднэрт хамгийн их гол нөлөө үзүүлж байгаа зүйл гэж би боддог байхгүй яа. Тэгэхээр бид нар ч одоо сонсоод мэдээд өнгөрөх гэдэг зүйл бол өнөөдрийн энэ сошиал хөгжсөн үед бол түн бумаараа зөндөө их юм байж гэн тий. Тэндээс энийг л би өөртөө хэрэгжүүлье, энийг л би өөртөө авъя, амьдралдаа ийм л зүйлийг бий болгоё гэд ингээд өөрсдийнхөө амьдралд багаар оруулаад тэрийгээ яг ингээд одоо кацёштэй ирүүл гэдэг юм л да. Одоо нөгөө хэрэгжүүлж үйлдэл болгож байгаа зүйл яг биднэрт хамгийн их нөлөөлдөг гэж ингэж бодож байна. Тийм болохоор өөрийгөө үнэлэх үнэлэмж дээр ч гэсэн энэ дадлууд бас нөлөөлдөг гэх. Тэгэхээр ихэнх хүмүүс ер нь өөрийгөө үнэлэх үнэлэмжийг жоохон буруу ингээд ойлгоод идэг шүү дээ. Би ч гэсэн бас тэгж ойлгож ирсэн үе байгаа л да. Тийм өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдэг маань заавал тийм нэг лаг байх, тий гоё байх, юмыг ингээд мундаг чаддаг байх, за тэгэл нэг баян байх ч юм уу, тий ганган байх, гоё хөөрхөн байх гэдэг зүйлээр ингээд үнэлэгдэх зүйл биш юм байна гэдгийг одоо ер нь мэддэг болсон байхгүй юу. Угаасаа энэ чи яг хүн бүрт энэ бүх зүйл чинь яг адилхан байхгүй шүү дээ, тий бүгд өөр амьдралтай өөр хүмүүс байгаа, тий. Тэгэхээр юун дээр ер нь анхаарах хэрэгтэй вэ гэх. Тэгэхээр өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйл дээрээ ч юм уу, өөрийнхөө хамгийн сайн зан чанар дээрээ ч юм уу, ер нь өөрийнхөө давуу тал дээр л хамгийн их төвлөрч ажиллаж сурах хэрэгтэй юм шиг байгаа юм л да. Тэгсний үндсэн дээр нөгөө дотор байгаа хүний маань өөртөө итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж, за тэгэл сэтгэл зүгэл дагаал бүх зүйл маань ер нь ингээл дээшлээд явж идэг гэсэн үг байхгүй. Юунд анхаарлаа төвлөрүүлээд байна гэдэг зүйлээ юуны түрүүнд өөрчилж өгөх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Нөгөө поинтлаад байгаа зүйлээ. Тэгэд эндээс хамгийн нэгдүгээрт өөртөө хийх зүйл юу вэ гэхээр тэгэхээр өдөр тутмын амьдралдаа бий болгох дадлуудаас эхэлж гин гэж үзэж байгаа юм л да. Гол нь тэр өдөр тутмын үйлдэл дадал гэдэг зүйлээр өөртөө суулгах зүйлийг илүү их ингэж баттгаж бүр яг өөрийн юм шиг бий болгож явж чадна гэсэн юм зүйл байгаа байхгүй юу. Тэгснээрээ өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэн. За тэгээд түрүү хэлсэнтэй сэтгэл зүйч тогтвортой болно. За тэгээд баргийн юмд ингээд нураад унаад юмыг хэтрүүлж ургуулж бодоод байхгүйгээд маш олон давуу талуудтай учраас энэ амьдралын дадал гэдэг зүйл бол маш чухлаа гэж ингэж боддог болсон. За тэгээд нэгдүгээрт нь болохоор өөрийнхөө хүрээллийг маш гоё одоо зөв хүмүүстэй байлгах гэсэн үг. Одоо өөртөө итгэлтэй тий өөрийгөө үнэлдэг, хүндэлдэг тийм гоё хүрээлэлд ингээд өөрийгөө байлгадаг байх юм бол тэр чинь ингээд мэддэхгүйгээр биднэрт маш их нөлөөлж байдаг.
хүрээлэл бол ер нь маш чухал гэж бид нэр өөрсдөө мэддэг тий. Тэгтэл хүссэн хүсээгүй ингээд муу нөлөө үзүүлээд байгаа хүрээлэл дунд ч гэсэн бид нар байгаа л байдаг. Тэгэхээр найз нөхөд эргэн тойронд тий ойр байдаг хүмүүс ямар байна бид нар тэндээс ингээд суралцаал явж идэг байхгүй юу. Өөрийгөө хүндлээ зогсохгүй за тий бусдыг маш гоё хүндэлдэг, урам өгдөг тий. Та бид нарыг ингээд байхгүй байсан ч бидний тухай ингээд сайнаар хэлж идэг. Ийм хүмүүс ийм хүрээлэл дунд байхад аяндаа бид нар тэндээс урам авж идэг. Эсвэргээрээ чадахгүй гэдгээр нь доош нь даардаг тий. За чи юу да гэдэг ч юм уу одоо нэг тийм хандлагатай хүрээлэл дунд байх юм бол бид нар яаж ингэж өөртөө итгэлтэй болох юм. За тэгээ өөрийгөө үнэлдэг болох юм тий. Тэр чин баг угаар хүнд ингэ нөлөөлж идэг учраас тийм хүмүүсээс аль болох зайгаа барьж байдаг ч юм уу. Ийм одоо хүрээлэл дээр маш их анхаарах хэрэгтэй гэдгийг бол боддог болсон. Тэгээд ер нь ийм гоё хүрээлэлд байхаар тэндээс авж байгаа тэр гоё мэдрэмж гэдэг зүйл чинь бас их хүнд нөлөөлж идэг гэсэн юм зүйл байгаа. За тэгээ хоёрдугаарт нь болохоор орой унтахаасаа өмнө ер нь бол аль болох утас харахгүй оролдохгүй байх гэдэг зүйлийг амьдралдаа дадлуулах гэсэн үг. За энэ бол ер нь үнэхээр чухал. Одоо тэр унтах үед хүн чи яг тэр утсанд анхаарад тэнд гарч ирж байгаа яг тэр хэсэг моментэд ингээд анхаарж байгаад унтчихаар тухайн зүйл нь одоо яг ямар зүйл байхаас шалтгаалаад өглөөс ирэхэд ч гэсэн маш их нөлөөлж идэг байгаа байхгүй юу. Тэгээ яг би ингээд янз бүрийн тийм сошиалыг оролдохоос илүү зүгээр ингээ янз бүрийн одоо подкаст энэ төр сонсож байгаад ерөнхийдөө бол унтчихдаг байхгүй юу. Шууд ингээд утас оролдохгүй байх гэдэг дээр жоохон хэцүү байх юм бол аль болох эерэг янз бүрийн одоо тийм өөртөө хэрэгтэй зүйл сонсож байгаад унтах ч гэдэг юм уу. Тийм байвал бас их зүгээр юм байлээ гэж бодсон. Би болохоор энийг ингэж өөртөө дадлуулгаж явж байгаа. Гуравдугаарт нь болохоор цэвэрлэгээ хийх гэж байгаа. За энэ эмх зэгстэй байх гэдэг зүйл маань ер нь биднэрт ингээд өссөн хүсээгүй одоо ингээд өөртөө мэдээгүй байхад биднэрт маш их сайн муу талаараа ингээд нөлөөлж идэг байгаа байхгүй юу. Тэгээд эргэн тойронд ер нь тий өрөөнд гэрт ширээ ингээд эмх зэгтэхгүй байхаар хүний тархинд ямар одоо зүйлийг өгч идэггүй гэхээр дандаа тийм сүргөөр ингээд нөлөөлж идэг. Болохгүй байж тээ эмх зэгцгүй байж тээ буруу байж тээ гэдэг ийм нэг тийм сүрэг зүйлүүдийг хамгийн их ингээд тархинд өгж идэг юм байна л да. Тийм учраас одоо нөгөө гэр орон унтдаг өрөө гэдэг тий ор гэдэг зүйлээ ер нь байнга цэвэр цэмцгэр байлгах нь хамгийн их өөрийн сэтгэл зүйтэй холбоотой байдаг шүү гэд ингээд ярьдаг юм билээ. За энэ бол бас ер нь үнний ортой бах та нар ч гэсэн тий бүгдээрээ мэдж байгаа бах. Нэг гэрээ ингээд гоё цэвэрлээл зэгцтэй байхаар сэтгэл санаа ч гэсэн дагаал нэг гоё байдаг штэ тий. Тийм болохоор ер нь эмх зэгц гэдэг зүйлийг бас их эрхэмлээд цэвэрлэгээ гэдэг зүйлийг ч гэсэн ингээд нэг тийм тогтмол хийгээд аль болох зэгцтэй байх юм бол хүний сэтгэл зүйд ихээр нөлөөлнө гэж ингэж үздсэн дадал байгаа байхгүй юу. За тэгээд дөрөвдүгээрт нь болохоор дасгал хийх гэдэг зүйл орж байгаа. За энэ бол ер нь бүгд л мэдж байгаа тий. Тэгээд гол нь яг ингээд дадал болгоод байнга хийж чадчихэв үү гэдэг зүйл чинь хамгийн чухал болоод ирж байгаа байхгүй юу. Тэг би бас яг өдөр болгон байнга хийж чаддгүй гэхээр үгүй байхгүй юу. Тэгээд яаж хийдгүү гэхээр би өөртөө яг дадал болгохыг хичээгээд нэг дүрэн гаргасан гэх юм уу. Маргааш намралтын өдөр байх юм бол хийн ч гэдэг юм уу. За тэгээд бичлэгээ хийхгүй ч юм уу. За ингээд жоохон орой хийх юм багтаа үедээ хийн ч гэдэг юм уу. Ингэчээр 7 хоногийн нэг 3 өдөр бол хийж чадаад байгаа байхгүй юу. Тэгээд гадаа алхах ч юм уу. Хүн өөртөө тохирох дасгалыг л хамгийн гол нь олж хийвэл их зүгээр юм байлээ л дээ. Одоо тэгж нэг тийм хэцүү дасгалыг бол удаан үргэлжлүүлж ингээд чадахгүй байгаа байхгүй юу. Тийм болохоор гараад ингээд нэг 20 минут алхаад хөлсөө гаргадаг ч юм уу. За эсвэл сонголт хийдэг ч юм уу тий. Ингээд янз бүрийн байдлаар хэрэгтэй өөртөө хамгийн одоо хийж чадхаар дасгалыг хийх юм бол удаан үргэлжлүүлж чадах байхаа гэж бодож байна. Угаасаа дасгал чинь хүний тархинд маш сайнаар нөлөөлдөг гэд дагаад тархинаас сэтгэл зүй гэд бүх юмд нөлөөлж байгаа учраас энэ бас одоо чухал дадлын нэг гэж бодож байна. За тэгээд 5 дугаарт нь болохоор өөрийнхөө алдааг уучлж тавьж явуулах тийм зүйл байгаа. За энэ болохоор дадал болгоул бас зүгээр л гэж байгаа юм л да. Яагаад тэгэхээр өөрийгөө ингээд нэг шүүгээд л байдаг штэ бид нар тий өнгөрсөн зүйлдээ харамсаал тэр үед тэгсэн болч гэдэг юм уу ингээд байдаг. Яг тэр үедээ шууд би бас л өөрийгөө ингээд шүүх гэж штэ гэд ингээд зогсоогоод тэрийг аль болох уучлж тавьж явуулах тийм дадал дасгалыг хийгээд байх юм бол өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэж ирнэ. За тэгхгүй эсэргээрээ ингээд өөрийгөө үргэлж шүүмжлээд байх юм бол нөгөө өөрийгөө үнэлэх үнэлэмж чинь буурал байна гэсэн үг байхгүй юу. Тиймээс л ер нь өөрийнхөө алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөөрөө гэдэг үг л хамгийн их одоо сэтгэл зүйн дээр хилэгдээд идэг юм болоо гэж бодож байна. За тэгээ сайн талаа улам их өнгөлж арчлаа тий анхаарлаа яг тийшин чиглүүлэх тал дээр өөртөө дадалтай болох гэсэн үг л дээ. За тэгээ 6-аад нь болохоор дархлаа эрүүл мэндэд анхаарах юм дадалтай болох гэж байгаа байхгүй юу. Цайр уурга гэдэг зүйл бас их чухал гэж
хэлдэг юм байна л да. Одоо өдөр бүр яг тохирох хэмжээгээр өөртөө байнга авч байх тийм дадал суулгач гэдэг юм уу. Ийм зүйлүүдийг ингээд дадал болгочих юм бол хүн ингээд мартахгүйгээр бас өөртөө байнга хийж өгöd гэдэг юм байна л да. Тэгэхгүй энэ сайн гэсэн гээд хаяа нэг авч хэрэглээд ингээд орхиод авахаар дадал болж өгөхгүй. Тэгэхээр ийм зүйлийг би заавал ингээд өөртөө дадал болгоно гэдэг ингэчих юм бол хүний тархич нь тэрийг бас ингээд хүсээд идэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр цайр, уурга энэ төр сайн аваад авах юм бол маш ирч хүчтэй тий эрүүл чирэг байхаас гадна тийм эрүүл чирэг ирч хүчтэй байхаар чин цаанаасаа хүн ер нь өөртөө ихтэй ингээд гоё харагдж идэг штэ тий. Тэгэхээр би эрүүл чирэг байна гэдэг бол хамгийн бас чухал зүйлийн нэг учраас биеэ эрүүл чирэг байлгах тал дээр бас дадалтай болох хэрэгтэй гэж байгаа. Эрүүл мэндэд анхаарах тал дээр маш сайн дадалтай болох хэрэгтэй гэж байгаа байхгүй. Ер нь тэгээ эрүүл чирэг одоо юу гэдгийг сэтгэл зүйн ингээд эрүүл байгаа хүн бол өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянах чадвар өндөртэй байдаг. За тэгээд өөрийнхөө сэтгэл зүйд бас маш хариуцлагатай байдаг. Тийм учраас дагаад өөрийгөө үнэлэх үнэлэмж хүртэл ингээд өндөр байж идэг юм шиг санагддаг. Тэгэхээр энэ 6 дээр бол өөртөө яг ингээд тохирох тэр эрүүл зөв хоол юу гэдгийг те уух витамин энтрэ ингээд шийдээд дадал болгоод явбал зүгээр юм болов уу гэж бодож байна. За тэгээд 7-д нь болохоор цаг баримталдаг. За цаг баримтлах гэдгийг дадал болгоод ингээд явах юм бол ер нь цаг баримталдаг хүн бол бусдыг ч гэсэн хүндэлдэг, өөрийгөө ч гэсэн хүндэлдэг хүн гэж ер нь үздэг юм билээ. Тиймээс өөрийгөө үнэлдэг, өөртөө итгэлтэй хүмүүс бол ерөнхийдөө дандаа цаг баримталж чаддаг гэсэн ийм тодорхойлт байгаа байхгүй юу? Нөгөө талаар цаг баримтлахгүй юмд хандна гэхээр хүнд ер нь ямар одоо тийм биеийн хилэмж байдал ингээ гарч ирэх үү гэхээр нэг тийм сандарсан тий тогтуун биш яарсан тийм л зүйлүүд хүнд бий болно шүү дээ. Тэрийгээ дагаад нөгөө сэтгэл зүй ганхаж эхлэн, уур бүхэндэл бий болж эхлэн. За тэгээд дээрэс нь яарч сандарч ингээд цаганд баригдж байгаа хүн. За тэгээ юмд хоцорж очиж байгаа хүн өөртөө итгэл өөрийгөө үнэлэмж ингэж төрж ирэх үгүй юу гэдэг зүйлүүд чинь бас ингээд дагаад уялдаа холбоотой болчихж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөсөө цагийг маш сайн баримталдаг ийм дадалтай болох юм бол дагаад бас хүний бие сэтгэл зүй одоо бүх зүйлтэй ингээд бас холбогдож идэг гэж байгаа. За тэгээ 8 дугаарт нь болохоор өөртөө инээмсэглэлийг байнга ингэж дадал болгож өгөх гэж байгаа байхгүй. Ухамсартайгаар бид нар чинь бас их инээмсэглэл багтаа ард түмэн гэж ингэж ярьдаг шүү дээ тий нүүрний одоо тэр баясгалын их багтаа. Тийм болохоор аль болох одоо өөртөө ухамсартайгаар тэр инээмсэглэлийг байнга одоо ингэж нүүрэндээ бий болгох тэр одоо дасгалыг хийгээд яваад ах юм бол энэ бол ингээд дадал болчдөг гэж байгаа байхгүй. Угаасаа инээмсэглэж байгаа нүүр царай би хэлсэн хэлээгүй та бүхэн маань мэдж байгаа тийм маш олон зөв эерэг нөлөө амьдрал зөндөө байдаг гэд ярьдаг шүү дээ. За тэгээ 9 нь болохоор өөрийн гэсэн хобби сонирхол өөртөө ингээд бий болгох. Ганцхан зүйл гэхгүйгээр ер нь хит хитэн тийм сонирхол хоббитой байх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Энэ нь болохоор юунаас хүнийг хамгаалж өгдөг вэ гэхээр хитрхи их нэг зүйлд хамаарах гэдэг тэр хамаарлын байдлаас хүнийг ер нь хамгаалж өгдөг юм чухал процесс байгаа байхгүй. Тийм учраас хүн ингээд нэг зүйлд хамаарахгүй байж чадаад сэтгэл одоо тэр юу гэдгийг өөрийн хүч одоо байгаа зүйлээ ингээд ижил тэнцүүхэн бус зүйлдээ ингээд хувааж ингэж байж чадах юм бол сэтгэл зүйн хувьд тэр бие даасан байдлыг өөртөө ингээд ер нь маш ихээр бий болгож идэг юм байна л да. Тийм болохоор хитрхи их нэг зүйл рүү нэг хүн рүү хамаарна гэдэг зүйл нь аль болох багасаад ирдгээ гэсэн юм зүйл байгаа. Тэгэхээр аль болох олон хоббитой, аль болох өөрийгөө олон талд ингэж хувааж юмыг тэнцвэржүүлж өгдөг тийм л дадлыг бий болгох гэсэн үг юм уу да. За тэгээд 10-т нь болохоор хувцас, за хоол унд амьдрах орон байр орчиндөө ингээд анхаарах дадалтай болох гэж байгаа байхгүй юу. Энийг болохоор яг уу нэг дор бүгдийг ингээд бид нар шийдэж чадахгүй шүү дээ тиймээс баг багаар өөртөө тохирох таатай мэдрэмж авах байдлаар одоо сайжруулж явах гэсэн үг юм уу. Хувцас гээл тэгэхэд жишээлбэл одоо өөрт дуртай нэг хувцас сард нэгийг авдаг ч юм уу тий ингээд баг багаар эрүүл зөв хоолох гэхээр за 7 хоногт 5 өдөр одоо тэгсэнгэсгээд хоолждаг байсан бол 3 өдөр нь зөв хоолдог ч гэдэг юм уу. Ингээд нэг тийм баг багаар л оруулж өгвөл тэгээ ингээд баг багаар оруулж өгөхөөр тэр чин аянда явсаар байгаад амьдралын дадал болж өгдөг байхгүй. Жижигхэн ч гэсэн ширээн дээр нэг хөөрхөн ширээний гэрэл тавьдаг ч юм уу гэл ингээд маш жижиг зүйлүүдээс л өөртөө тэр таашаал гоё мэдрэмжийг ингээд аваад явах юм бол тэр нь ингээд баг багаар хүний сэтгэлийг ер нь маш их гоё тайвшруулж ингэж тайтгаруулж өгч идэг юм байна л та. Тийм болохоор бидний одоо энэ өдөр тутмын дадал гэдэг зүйл чинь сэтгэл хөдлөл гэдэг зүйлтэй маш их
уялдаа холбоотой болоод ирдэг гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ бол бас үнэн санагдаад идэв юм. Их мөнгө зараад ингээл гоё тансаг юм аваад ингээл гоё мэдэрчин гэдэг зүйл гэхээс илүүтэйгээр зүгээр жижигхэн зүйлээс л гоё мэдрэмж мэдэрдэг тийм байх хэрэгтэй болов уу гэж бас бодоод идэг байхгүй. Тэгэхээр ингээд нэг тийм гоё үнэртэй нэг өдөр асаадаг ч юм уу тий. Тэндээсээ гоё юмыг мэдрэнэ гэдэг ч хамгийн гоё байгаа байхгүй. Тэгээд 11-т нь болохоор хин нэгний үгийг ингэж 100% өөртөө хүлээж авахгүй байх тэр дадлыг бий болгох гэж байгаа. Иргэн тойронд байгаа янз бүрийн хүмүүстэй бид нэр ингээл уулзч учрна тий. Тэндээс сайн муу, сайхан муухай янз бүрийн бидний хүссэн хүсээгүй үгнүүдийг ингээд хэлнэ, бид нар тэрийг сонсно магадгүй тий. Тэгэхэд магтахад нь хит баярлаа, шүүмжлэхт нь одоо тий муухай үгэлэхт нь хит гомдол байх юм бол хүний сэтгэл зүй чинь тэрийг дагаад ингээд унаал босоод савлаад ингээд байж идэг байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө хүний амнаас гарсан үгийг яг тухайн хүнд нь тухайн хүнтэй нь үлдээх тэр дадалтай байх хэрэгтэй. Энийг бас би тэгдэг бас яа тэр өмнө нь ингээл гомдоол тий энэ надад тгээ хэлчлээ шүү дээ. Энэ одоо намайг ингэж байгаа юм бах та гэж тэгдэг байсан бол одоо тэр хүний л сонголт, тэр хүний л бодол, тэр хүний л одоо өөрийнх нь зан ааш одоо юу гэдгийг ер нь тэр хүнтэй л холбоотойгоор тухайн үгийг тэнд нь үлдээчих хэрэгтэй гэсэн үг. Яг хөө мэдээж яг сонссон үедээ бид нар чинь ингээл ургуу хөрөх юм уу тий юу яриад байгаа ингэж бодох юм байж та тэгж бодож болно л да. Сонин санагдах ч юм уу тий. Гол нь тэрийгээ ингээд өөртөөгөө үргэлж аваад яваад тэрнээс болоод ингээд сэтгэл зүгээ дээш нь доош нь савлуулаад авах хэрэггүй л гэсэн үг. Тэгж сурах юм бол хүний сэтгэл зүй гэдэг зүйл нөө дуужи най гэдэг шиг ямар ч үед хөдлөшгүй байх тэр бас үндэс суурай тавьж өгч идэг маш чухал дадал байгаа байхгүй. Тэгэхээр хүний хэлсэн үг үйлдэлээр өөрсдийнхөө ер нь баяр жаргал гомдол гунгийг шийдэх ч юм уу тийм байж бас болохгүй юм байлээ л дээ. Тэгэхээр эндээс нөгөө бас өөрийгөө үнэлэмж хүртэл ингээл багасж байгаа гэдэг зүйл байгаа байхгүй юу. Ер нь харамсалтай шүү дээ тий. Хүний үгээр ингээл өөрийнхөө одоо тэр өдрийг муухай олгоол ч юм уу өөрийнхөө сэтгэл зүг ингээл хэвийн бус байлгаал ч юм уу ингээ бахар чинь ер нь таагүй шүү дээ. Тийм болохоор хин нэгний тэр үгийг 100% хүлээж авахгүй зүгээр тэр хүнд нь үлдээнэ гэдэг дадлыг өөртөө бий болгох гэсэн үг. За тэгээ эдгээр зүйлүүдийг ер нь өдөр тутамдаа өөртөө дадал болгоод ингээд чухалчилж чадах юм бол сэтгэл бол ингээд дагаад маш их тогтворжиж ирнэ. Тэгээд цаашлаад өөртөө маш гоё урам зоригтой болно. За тэгээд өөрийгөө хүндэлдэг, үнэлдэг болно. Энэ бол ингээд ер нь дадлаас маш их нөлөөлж идэг. Тэгэхээр өөрийгөө үнэлэх үнэлэмж бас ингээд дагаад өндөр болсоор байна гэсэн үг байхгүй юу. Зүгээр өдөр тутмын энгийн амьдралын ийм дадлууд маань ч гэсэн бидний сэтгэл зүйтэй ингэж уялдаа холбоотой болж идэг гэсэн үг байгаа юм л та. Тэгээ өдөр тутмын амьдралын дадал зуршил гэдэг зүйл ер нь бол ингээд бодоод ахаар бидний амьдралд маш их нөлөөтэй санагдаад байгаа байхгүй юу. Энэ бичлэгийг сонсож байгаа та бүхэн би ч гэсэн ер нь л бүгдээрээ яг одоо хамгийн сайнаараа хамгийн чадлаараа л амьдарч байгаа гэсэн үг шүү дээ. Тиймээс юмыг ер нь хит их ургуулж бодлогүйгээр өдөр тутмын дадал зуршилдаа ингээд жоохон анхаарад өөртөөгөө илүү их ингээд ярилцаад явах юм бол амьдрал чинь яг тэгээд бодсноос илүү энгийн юм байна штэ гэж ингэж боддог болчтой юм шиг байна. Тэгэхээр би гэдэг хүнээрээ л байхад болох юм байна. Заавал нэг 100% те төгс бүгдийг мундаг чаддаг байх ч алгагүй юм байна. Ингээд нэг тийм өөрийгөө яг байгаагаар нь хүлээж авч чаддаг болоод ирэхээр амьдралын тэр нарийн жижиг одоо тий аар сар зүйлүүдэд тэр болгон ач холбогдолч өгөхөө болоод ирнэ. Тэгээ тийм зүйлд ач холбогдол өгөхөө болоод ирэхээр хүний сэтгэл зүй гэдэг зүйл чинь баргийн юмд ингээд нэг тийм унаал босоод савлал байхаа ер нь болчдөг байгаа байхгүй юу. Амьдралын дадал гэдэг зүйл бас их чухал зүйл юм байна гэдгийг ер нь ойлгоод явж байгаа. Тэгээд та бүхэн тэгээд хуваалцлаа. Тэгээд өөр бас ямар гоё дадлууд байж болох вэ? Та бүхэн манаас доор комментээр үлдээж өгөөрэй. Бичлэгийн хүртэл сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.